За өдрийн төрийн өмчит компаниудын хувьчлалыг өнөөдөр бид нар ярьж байгаа нь бол маш сайшаалтай хэрэг. Яагаад тэгэхээр төрийн өмчит компаниуд бол 78 их найдын хөрөнгөтэй болсон. Алдагдал нь бол 20 гаруй их найд гээд ямар их алдагдал байгааг бид бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ гол асуудал нь болохоор нэг 5-10% хувьчлал хийж байгаа нэрээр ингээд илээд өнгөрөх юм бол энэ өөрөө бэлэг тэмдгийн чанартайгаар ямар ч өөрчлөлт бол гарч ирэхгүй. Тэгэхээр энэ 51%-аас дээш байж иж тухайн менежмент үйл ажиллагаа дээр нь яг шийдвэр гаргах төвчний мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар орж ирж иж тухайн компани үйл ажиллагаа бодитоороо өөрчлөгдөн. Тухайн компани яг бодитоороо өөрөө бие дааж шийдвэр гаргаж явах боломж нь нэгдэн. Тэгэхээр хувь дээр нь бид нар харах ёстой. Тэгэд энэ арчлалын системээр бас ингээд дарангуулагч нар сонгогддогтой адилханаар чөлөө зах зээлийн механизм буюу өмч хамгийн чухал элемент болох төр өмчөөсөө татгалзах ёстой гэдэг бодлогыг бид нэр дутууд улмиг хийх юм бол энэ өөрөө маш аюултай үр дагавартай байдаг. Одоо эрчим хүчний компаниудын 49% их усүр талаас нь бид нар ховчлохоор оруулж ирж байгаа нь өөрөө энэ зах зээл чинь өөрөө чөлөөт зах зээл болоогүй үнийн төрөөс тогтоож байгаа. Тэгэхээр хэн энэ компаниудын хувьцааг нь худалдаж авах юм бэ? Эрчим хүчний зохицуулах хорон бие дааж өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ 5-10 жилдээ үнийг хуурамчаар барьж агаад гинт нэг өдөр босч ирээд хэд өндрөөр нэмэх биш алгуурхнаар зах зээлийн зарчмаар нь уялдуулаад явдаг байсан бол хүмүүс иргэд аж ахуйн нэгжүүд ч гэсэн энэ эрчим хүч сахилгааны дулаантай үн тарифтай холбоотойгоор шийдвэрүүдээ гаргаад явах боломжтой байсан. Гэтэл тэгдэггүй бид бүхэн бол төрөөс барьж агаад сүүлд нь ийм иргэдэд аварж байгаа юм шиг царайлдаг л та. Тэгэд энэ суур бодлого хийгээгүй байж иж эрчим хүчний зах зээлийг чөлөөлөөгүй байж иж энэ цахилгаан станц ТЭЗ 3 одоо энэ станцуудтай холбоотой болон багнуур шивээ овоог хөвчлөх асуудал орж ирж байгаа нь өөрөө бодит үр дүнд хүрэхгүй. Тэгэд хэдэн жилийн дараа энэ компаниуд үйл ажиллагаа доголдно. Тэр үед нь хувьчлал буруу байсан байна гэд нийтээрээ буцааж буруу дүгнэлт хийх гээд байгаа. Тэгэд энэ өөрөө маш аюултай байдал үүсэх байх. Тэгэд энэ бас нэг бидний өнөөдөр уул нь орж ирээсэй гэж харж исэн зүйл бол орон нутгийн өмчит компаниудын талаар бол огт яригдаагүй. Тэгээд тэн дээр бол ямар нэгэн том бодлогогүйгээр одоо энэ 471 компаниас 100% хувийн өмчит компаниуд хийх боломжтой 230-аад компани байгаа. Тэр нь бол эмийн сан, зочд буудал, халуун усны газар, гутал засвар, за тэгээд эмийн сан, аял зуулчлал, спорт зал гээд ийм маш энгийн ердөөсөө тухайн орон нутгийн одоо нөгөө иргэд өөрсдөө хийгээд явчих юмыг засаг даргын өмчт одоо ийм компаниуд байгаад байгаа. Тэгэхээр энэ юмнуудыг бол бид нэр хамгийн ямар нэгэн маргаангүйгээр оруулаад шууд товчлох боломжтой. Энийгээ бас цуг давхар бас яриад авах шаардлагатай болов уу гэж бол харж байна. Тэгэхээр аль нэг цаг үед бас энэ асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй. Хувьчлалын талаарх асуудлыг хойшин шийдэж болохгүй. Хүндрэлтэй ч гэсэн бид нар бодлогын зөвөөр нь тодорхойлоод энэ цаг мөчтөө гарах хэрэгтэй. Эрчим хүчний салбар дээр бол үн чөлөөлөх гэдэг төр оролцохгүй байх гэдэг бодлогоо бид нар гаргахгүй бол энэ төрийн оролцоо байгаа газарт ямар нэгэн хөрөнгө оруулагч бол орж ирэх боломжгүй маа гэдгийг хэлмээр байна.